бидний одоо үйл ажиллагаа нь багтахын гэх мэтчлэнгээр энэ хөрөнгө оруулалтаа ангилж үзэх шаардлагатай болж байгаа. Тэгэхээр ерөнхийд нь энэ олон төрлийн хөрөнгө оруулалт ингэж 3 одоо байдлаар ангилдаг юм байна гэдгийг мэдэх шаардлагатай юм аа. За тэрний дараа ер нь бол хөрөнгө оруулалт маань ямар ч төрлөх байж болно. Оруулалтын төрөл хэлбэр нь ямар ч байж болно. Тэрнээс үл хамааран энэ хөрөнгө оруулалтын мөн чанар, ямар нэгэн зүйлийн мөн чанар гэдэг зүйлийг мэдэх ёстой. Тэгвэл хөрөнгө оруулалтын мөн чанар маань өнөөдөр ямар үнцэнтэй зүйлийг зориулаад ирээдүйд түүнээсээ үр өгөөж ашиг тус хүртэхэд энэ хөрөнгө оруулалтын мөн чанар оршин гэж. Ямар үнцэнтэй зүйлийг зориулаад байгаа юм. Ирээдүйд одоо буюу хүлээгдэж байгаа үр дүн маань ямар байх вэ? Мэдээж хэрэг ашиг олох, ашиг хүртэхэд л одоо ирмэлзэн шүү дээ. За хөрөнгө оруулалттай холбоотой хүмүүсийн одоо хамгийн гол ирмэлзэж байгаа гол зүйл бол ашиг олох юм. За зарим хүмүүс нь одоо өндөр эрсдэлтэйгээр их ашиг олохыг хүсдэг бол зарим нь ерөнхийдөө эрсдэл багтаагаар тогтмол одоо хугацаанд тогтмол багч гэсэн хамаагүй ашиг олохыг ирмэлзэж идэг. Тэгэхээр иймд одоо юунд хөрөнгө оруулахаа шийдэхдээ хөрөнгө оруулалтын зорилго, за эрсдэл даах чадвар эд бүгдэд одоо нийцүүлэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр зарим хүмүүс бол түргэх ашиг олж ивэл тэр эрсдэл хамаагүй их л өндөр эрсдэлтэй байх тусам их л ашиг олдог гэж одоо бас онолт байдаг л да. Хэдий их хүрээний эрсдэл дагуулна тэр их хэмжээгээр ашиг олох гэдгийг бол рискийн awareness гэж нэрлэдэг дэрэг. Тэгэхээр ийм бэлэг рискийн awareness-тэй ч гэсэн хамаагүй би одоо хугацаа хамаагүй өндөр эрсдэл байсан ч хамаагүй би их л ашиг олохыг хүсдэг. За ийм талын нэг хэсэг бүлэг хөрөнгө оруулагч нэж болно. Хөрөнгө оруулагч хайгч нар байж болно. Тэгэхээр ер нь бол юунд хөрөнгө оруулах гэж байгаа юм? Хөрөнгө оруулалтын зорилго нь юу юм? Эрсдэл даах чадварт байна уугүй юу? Тэрэнд нь одоо нийцүүлэх нь хамгийн гол чухал асуудал болоо явж байгаа. За тэгэхээр эрсдэл даах чадвар байна уу гэж. Тэгвэл ер нь хөрөнгө оруулалттай холбоотой ямар эрсдлүүд ийдэг юм гэж. За нэгдүгээрт бол хүүгийн түвшний эрсдэл гэж байдаг. Зах зээл дээр ер нь хүүгийн түвшин өндөр байж болох тусам үнэт цаасны үнэ буурч идэг. Ер нь ярваа нэг юм үнэ буурч идэг гэсэн. За мөн дараа нь инфляци эрсдэл гэж байдаг. Инфляц бол мэдээж хэрэг бодит өгөөжийг дандаа бууруулж идэг учраас тийм ээ. За мөн бизнесийн эрсдэл гэж байна. За энэ одоо яагаад бизнесийн эрсдэл дагуулдаг гэхээр удирдлага маань буруу шийдвэр гаргадаг. Энэ буруу шийдвэр гаргалтын үр дүнд үйл ажиллагааныхаа зардлаа нөхөж чадахгүй болох. Зардал өсөх ийм одоо эрсдэл дагуулж идэг. Энэ болохоор бизнестэй холбоотой эрсдэл юм. За тэрний дараа санхүүжилтийн эрсдэл гэж байна. Урт хугацаатай санхүүжилтийн зардлаа төлж чадахгүй болох. Энэ тохиолдолд санхүүжилтийн эрсдэл үүсэж идэг. За дараа нь хөрвөх чадрын эрсдэл гэж байна. За мэдээж хэрэг үнэт цаасыг богино хугацаанд зах зээлийн бодит үнээр борлуулж чадахгүй байх. Нэг эсэндээ ер нь бол үнэт цаасыг богино хугацаанд борлуулнаа гэдэг нь мөнгөний дараа орж идэг хөрвөх чадвараараа мөнгөний дараа орж идэг хөрвөх чадрын хувьд бол үнэт цаас бол хамгийн түрэн хөрвдөг. Тэгэхээр үнэт цаасыг худалдаж авна гэдэг нь мөнгөний хань шуналтаас сэргийлэх мөнгөө өсгөх зорилгоор үнэт цаасыг худалдаж авч болно шүү дээ. Гэтэл зах зээлийнхаа бодит үнээр борлуулж чадахгүй байгаа тохиолдолд хөрвөх чадрын эрсдэл үүсэж идэг. За мөн зах зээлийн эрсдэл гэж байна. Ер нь бол зах зээлийн нөхцлөөс шалтгаалаад тараан байршуултыг бол хийж идэг. Гэтэл тараан байршуулах боломжгүй эрсдлүүд байдаг л да. Зах зээлийн нөхцлөөс үүснэ. Энэ үеийнхөр улс төрийн эрсдэл гэж болно. Улс төрийн эрсдлийг тараан байршуулах боломжгүй байдаг. За эдийн засгийн хямралаас үүсэж байгаа эрсдлүүд гарч иж байна. За тэгээд дайн байлдаан одоо энэ
цаар тахал гэх мэтлэнгээс ингээ үүсэж байгаа юм зах зээл дээр гарч байгаа юм эрсдлүүд байж байгаа. Энэ дээр эрсдлүүд бол ерөнхийдөө тараан байршил боломжгүй байдаг учраас энэ бол зах зээл дээр үүсэж гарч ирж байгаа юм эрсдлүүд гэдэг юм аа гэж. Тэгэхээр энэ дээр эрсдлүүдийг ер нь бол бодолцож үзэх ёстой. Ер нь бол эрсдэл даах чадвар та юм уу? Хувь хүнч тэр, аж ахуй нэгж тэр эрсдэл даах чадвар байна уугүй юу гэдгийг бас хөрөнгө оруулагч маань тооцож идэг, харж идэг. Тэгэхээр эрсдэл даах чадвар нь хувийн онцлогоос шалтгаалаад хүн бүрт одоо өөр өөр байдаг л да. Тухайн хүний нас, за тэгээд санхүүгийнхэн чадвар, эрхэлж байгаа ажил, одоогийнх нь орлогын хэмжээ, за цаашид орлого олох чадвар зэрэг олон хүчин зүйл хөрөнгө оруулалтын эрсдэл даах чадварыг нь тодорхойлждаг. За тэгэхээр энэ бүгдийг одоо харцаг байна тийм. За жишээлбэл дөнгөж одоо ажлынхаа гарааг эхэлж байгаа өсөх одоо ирээдүйтэй залуу хүн эрсдэлтэй хөрөнгө оруулалтыг хийхэд за тэгээ алдаг хүлээлээ гэж үтэй. Алдаг хүлээсэн ч гэсэн цаашдаа хөрөнгөө нөхөх, өсгөх одоо юм хангалттай хугацаа байна гэж. Тэгэхээр юм учраас эрсдэл даах чадвар өндөр юм байна гэж. За ингэж бас тодорхойлдог. За мөн орлогын одоо олон их өсвөртэй хүмүүс байж болно. За мөн эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийгээд хөрөнгөний үнцнийг алдсан ч гэсэн бусад хөрөнгөөрөө амьдралаа авч явах боломжтой бол эрсдэл даах чадвар бас өндөр байна ч гэж үзэж байна. Тэгвэл одоо бас нэг орлогын ганцхан их өсвөртэй ч гэх юм уу хураад хоримтлуулсан хөрөнгөөрөө амьдарч байгаа хүмүүс бүх хөрөнгөө эрсдэлтэй хөрөнгөнд байршуулна одоо тийм ч одоо зөв шийдвэр биш юм. Тэгэхээр энэ бүгдийг одоо харгалзаж үзэх. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө олоход хөрөнгө оруулагч нартай уулзах, өөрийнхөө одоо нөхцөл байдлыг танилцуулах, бизнесээ танилцуулах, хийж байгаа ажлын үр явц гэдгийг танилцуулахад мэдээж хэрэг хөрөнгө оруулагч нар маань эрсдэл даах чадвар өөртөө мэдээж хэрэг эргээд эрсдэлд орохгүй төлөө одоо бүх юмыг тооцоолчихсан байж байгаа. Энэ бүгдийг одоо харж өөрийгөө таниулахдаа бизнесээ таниулахдаа хүртэл олон зүйлийг санаж ярьж явах хэрэгтэй байдаг. Тэгэхээр одоо энд хөрөнгө оруулалт татна гэдэг маань гэсэндээ бид нэр санхүүжилт авна. Санхүүжилт босгоно. Их усэр бий болгоно гэсэн үг байхгүй. За тэгэхээр одоо санхүүжилтийн одоо ямар аргууд байдгийг, ямар их усрүүд байдгийг, тэдгээрийг хэрхэн яаж одоо татах вэ? Төвлөрүүлэх үү? Юуг анхаарах ёстой юм бэ гэдэг. За ийм аргуудыг эхлээд хэлж ирээ. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө онол дээр байдаг. Онолын хувьд ч яригдж идэг. Онлоос гадна практик дээр бас олон жилийн хугацаанд ашиглагдаад тэгээд байр сууриа эзэлсэн ерөнхийдөө дандаа ингээд мөрдөгдөж идэг ийм одоо аргууд байж идэг. За тэгэхээр зах зээл дээр санхүүжилтийн 5 бүрдэл бүхий тогтолцоо одоо ноёрхож байгаа. За нэгдүгürt нь болохоор өөрийгөө санхүүжүүлэх гэж байдаг. Өөрийгөө санхүүжүүлэх гэсэн нэг юм арга байна. Хоёрт нь капиталын зах зээлийн механизмаар хийх шууд санхүүжилт гэж. За капиталын зах зээл буюу хөрөнгийн зах зээлийн механизмаар хийх шууд санхүүжилт гэж. За гуравт нь болохоор банкны зээллэгжилт гэж байна. За дөрөвт нь төсвийн санхүүжилт. Тавдугаарт нь болохоор аж ахуйн субъектүүдийн харилцан хийх санхүүжилт гэсэн. Ийм 5 төрлийн санхүүжилтийн тогтолцоо зах зээл дээр одоо ноёрхож байна. За энэ бүгдийг хэдүүлээ ярилцъя. За нэгдүгээрх нь буюу өөрийгөө санхүүжүүлэх гэж. Энэ нь бол үндсэндээ хуримтлуулсан ашиг бусад орлогоороо үйл ажиллагаагаа санхүүжүүлнэ л гэсэн үг.
Тэгэхээр өөрийгөө санхүүжүүлнэ гэдэг нь өөрийнхөө хүч бололцоо, өөрийнхөө одоо хүчин чадалтаа эдэж, өөрийгөө одоо санхүүжүүлж, үйл ажиллагаагаа явуулж, зах зээл дотор байр суурь бичүүлнэ гэсэн үг байна тийм ээ. Тэгэхээр тухайн өмчлөгчд үргэлж одоо дараах сонголтууд их боломжууд ичдэг. За аж ахуйн нэгжүүд маань өөрсдөө одоо тухайн тайлант үед ашиг олно. Олсон ашгаа хэрэглээний болоод эсвэл хөрөнгө оруулалтын зорилгоор одоо бүрэн татах ийм боломжууд өөрсдөд нь байждаг. Нэг хэсгийнхаа одоо хэрэглээгээ хангаад дараа нь үлдсэнийг одоо хөрөнгө оруулалтын зорилгоор бүрэн татаж өөрсдөө хөрөнгийг дайчлах юм бололцоо өөрсдөд нь боломж байна гэсэн. За дараагийн хувилбарт нь болохоор хамгийн зөв гэж тооцсон тохиолдолд ашгийг хөрөнгө оруулалтанд бүрэн хэмжээгээр зориулна. Хамгийн зөв гэж тооцсож байгаа тохиолдолд ашгаа хөрөнгө оруулалтанд бүрэн хэмжээгээр зориулахаа одоо тийм боломж өөртөө нь бололцоо байна гэсэн үг. За гуравт нь болохоор олсон ашгаа ноогдол ашиг болон хөрөнгө оруулалтанд хослон хуваарлах гэж. За мэдээж хэрэг ашиг олно, ашигтай ажиллана. Ашигтай ажилласны үр дүнд ноогдол ашиг тарах хэрэгтэй. Одоо хувьцаа эзэмшигч нь хувь оруулагч нартай ноогдол ашиг тарааж иж найдвартай хөрөнгө оруулагч нараа хамгаалж үлдэх. За тэгээд бизнесийн үр хөндөө хамгаалах найдвартай гэдэг бизнест хамгийн гол нь итгэл найдвар гэдэг тийм. Тэгэхээр ноогдол ашиг тарна мөн хөрөнгө оруулалтанд хуваарлах гэсэн юм хосолсон байдлаар сонголтоо хийх боломж бас энэ өөрөөс нь бүжиглэх асуудал байж байгаа. За ер нь сүүлийн хөлбөр рүү хамгийн сүүлийн сая ярьсан ноогдол ашиг тарна тэгээд хөрөнгө оруулалтыг татна гэж. Энэ бол хамгийн их дэлгэрсэн арга. Энэ арга нь болохоор шуурхай болон хойшлуулсан хэрэглээг тохируулна. За санхүү аж ахуйн үйл ажиллагааг үргэлжлүүлнэ. Борлуулсан болон капиталжуулсан орлогод татвар ногдуулах ялгаа байгаа тохиолдолд ашиг олох боломжийг одоо өгдөг тоотолтой. Тэгээд хамгийн их дэлгэрсэн ийм арга байх нэ гэж. За ингээ өөрийгөө санхүүжүүлэх нэг ийм аргын тухай юм байна. За дараагийн арга нь одоо тэр өөрийгөө санхүүжүүлж байгаа арга дээр болохоор капиталын зах зээлийн механизмаар дамжуулах санхүүжилж хөрөнгийн зах зээлийн механизмаар дамжуулах гэж. Тэгэхээр хөрөнгийн зах зээл дээр бол мэдээж хэрэг бусад зах зээлүүдийн нэгэн адил хөрөнгийн зах зээл дээр ч гэсэн эрэлт нийлүүлэлт үүнэ гэсэн зүйл бас тогтсон шүү дээ тийм ээ. Тэгэхээр эрэлт гэдэг болохоор мэдээж хэрэг өөрийгөө санхүүжүүлэх гэсэн хөрөнгө олох гэсэн хөрөнгө татах гэсэн одоо ийм улсуудын эрэлт үйлчлэн нийлүүлэх тал нь болохоор хөрөнгийн илүүчтэй тал. Хөрөнгөө хоримтлуулсан, хөрөнгөө хадгалсан, хөрөнгөө өсгөх гэж байгаа ийм сонирхол бүхий тал. Тэгэхээр эрэлт нийлүүлэлт зах зээлийн одоо эрэлт нийлүүлэлт бол үнэхээр хөрөнгөний зах зээл дээр ч гэсэн байж байгаа юм тийм. Тэгвэл эрэлт нийлүүлэлтийн үндсэн дээр үн тогтдог гэж ярьдаг. Тэгвэл хөрөнгөний зах зээл дээрх үн болохоор хүү юм. Хүүгийн асуудал яригдсан. Хүү. За энэ хүүтэй ижилхэн одоо нөгөө ижил яригдах үн цэний асуудал бол нөгөө ноогдол ашиг, өгөөж, ашиг гэх мэтлэн ийм зүйлсүүд бол байж байгаа юм. Тэгэхээр хөрөнгөний зах зээлийн механизмаар дамжуулан одоо санхүүжилтийг хийж болно. Тэгэхээр ямар ч аж ахуйн нэгж санхүүжилтээ зөвхөн өөрийнхөө хөрөнгөөр хязгаарлахгүй мэдээж тодорхой. Өөрийнхөө хөрөнгийг л одоо санхүүжүүлээд зохион байгуулалт хүндэслэл үүсгээд одоо санхүүгийн зах зээл дээр байгаа хөрөнгөний зах зээл дээр байгаа тэр олон боломжуудыг ашиглаж чадахгүй байх вэ гэдэг одоо ийм сэрэмжтэй байх хэрэгтэй. Тэгэхээр санхүүгийн зах зээл дэх санхүүгийн менежмент бол үндсэндээ өрийн менежмент. Тэгэхээр өргөө бол баян гэж монголчууд ярьдаг байсан тийм. Энэ монгол сэтгэлгээ зах зээлийн харилцаа шинжилснээр бол үе өнгөрөөсөн. Тэгэхээр санхүүгийн зах зээл, хөрөнгөний зах зээл дээр байгаа хөрөнгийг татан төвлөрүүлж
өөртөө татах, өөрийгөө санхүүжүүлэх одоо ийм одоо зүйлийг хэрэглэх нь одоо илүү тохиромжтой шүү. Ийм одоо механизм дамжуулах санхүүжилтс байдаг юм аа гэдэг. За ийм байдлаар хөрөнгөний зах зээлийн механизм дамжуулах санхүүжилтийг хийгддэг байна гэж. За 3 дахь нь банкны зээлэгжилт. За санхүүжилтийн дээр дутсан 2 арга бид нэр ярьлаа. Энэ 2 арга ерөнхийдөө бол бас жоохон тодорхой дутагдaltaй. Эхний аргын хувьд бол нэг өөрийгөө санхүүжилт нь санхүүгийн нөөц мөн мэдээж хязгаарлагдсан л байна шүү дээ. Хоёр дахь аргын хувьд болохоор жижиг дунд бизнесийн байгууллагуудад капиталын зах зээл дээр чөлөөтэй ажиллах боломж мөн хязгаарлагдсан л бас энэ төвөгтэй байдаг учраас ийм жоохон дутагдaltaй тал байна гэж харж байгаа. Тэгвэл иймээс санхүүжилтэнтэй банкны зээлэгжүүлэлт нь одоо илүү тохиромжтой юм аа гэж. За тийм үүднээс ч одоо банкны зээлэгжүүлэлтийг жижиг дунд бизнес эрхлэгчдийг одоо банкны арилжааны банкуд судалгааг нь хийгээд зээл олгох асуудлыг одоо хариуцлсан байгаа тийм ээ. Сүүлийн үед бол нэг шинэ журам өөрчлөлт гараад урд нь бол сангийн мэргэжил тэмдэг судалгаа хийгээд одоо зээлэгжүүлэлт болгодог гэсэн бол сүүлийн үед бол банкнд зээлэгжүүлэх болгох одоо юм эрхийн нөхцөлсөн явж байгааг та бүхэн мэдж байгаа тийм ээ. Тэгэхээр банкны зээлжүүлэлт бол ерөнхийдөө санхүүжилтэнд илүү их тохиромжтой юм байна гэсэн практик дээр ч илүү их харагдаж байгаа. За дараа нь төсвийн санхүүжилт гэж. Тэгэхээр янз бүрийн шатнаас төсвийн санхүүжилт бол хийгддэг. За ер нь бол хөрөнгийн их өсвөр нь одоо хэрэг дээрээ төлбөргүй за эсвэл ямар нэгэн байдлаар буцалтгүй тусламж ч юм уу иймэрхүү зүйлүүд нь зарцуулалт нь муу хаяглагддаг юм санхүүжилт гэдгээр яригддаг байгаа тийм. Тэгээ эндээс шалтгаалаад санхүүжилтийн хүрээ нь одоо сүүлийн үед энэ буцалтгүй тусламж одоо төлбөргүй санхүүжилт хийх асуудал ерөнхийдөө хомигдсон. Сүүлийн үед төсвийн зээл олгох явдал өргөжж байгаа нь одоо сайн талтай тийм. Ялангуяа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл гэх мэтчлэн. Одоо сүүлийн үед жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих засгийн газрын шийдвэр за тэгээ жижиг дунд үйлдвэрийн газраас нь гаргаж байгаа маш олон санаачлагын үр дүнд ялангуяа энэ эдийн засгийн хямралтай байгаа энэ цар тахлын үед 3 хүнтэй 3 хүртэл жилийн хугацаатай энэ юм санхүүжилтүүд болгоод байгаа юм тийм зээлүүд. Энэ бол их бас сая явсан сайн дэмжлэг болж өгч байна гэдэг жижиг дунд үйлдвэрлэгчдийн ярьж байгаа хэлж байгаа энэ юмнууд харагдал гарч ирж байна л да. Гэх мэтчлэнгээр энэ одоо санхүүжилтүүд олгогдож байгаа хэвэл жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих ийм бол сайн тартай ийм дэмжлэгүүд байна гэж. За тэрний дараа аж ахуйн субъектүүдийн харилцан хийх одоо санхүүжилт гэж. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд эхлэхээ холбоогоо хэрэгжүүлэх явцдаа аж ахуйн нэгжүүд бие биедээ бүтээгдэхүүний хойшлуулсан төлбөртэйгээр нийлүүлэх явдал их байна. Тэгэхээр хойшлуулсан төлбөр буюу дараа төлбөрт гэсэн үг шүү дээ тийм ээ. Төлбөр мөнгөний дараа нь авъя. Дараа нь өгөө. Тэгэд бие биендээ бүтээгдэхүүнээ үйлчлэгийг одоо нийлүүлэх явдал илбэг байна. Ингэж одоо харилцан санхүүжилтийг бий болгож байгаа. За мэдээж энэ арга нь шуурхай үйл ажиллагааг богино хугацаанд санхүүжүүлэхэд одоо маш их тохиромжтой байдаг. Тэгэхгүй одоо хөрөнгө мөнгө хараа санхүүжилтийг хүлээгээд за тэгээд төлбөр мөнгө хийгээг тохиолдолд өгөхгүй гэсэн байдлаар хүлээгдээд байвал одоо аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсох тасалдах. За ийм одоо эрсдэл үүрдэг учраас бие биендээ харилцан итгэлцэх. Харилцан хийх даян санхүүжилт. Аж ахуйн субъектүүдийн хоорондын харилцаанаас үүссэн ийм санхүүжилтийн
ийм хэлбэрүүд бас байд юм байна гэж. Энэ нь болохоор шуурхай үйл ажиллагааг богино хугацаанд санхүүжүүлэхээр тохиромжтой ийм итайхан арга байдаг юм байна гэсэн. За ийм 5 төрлийн одоо санхүүжилтийн ноёрхол тогтоод энэ одоо бүгд хэрэгжиж байгаа юм байна гэж. За энэ санхүүжилтийн аргуудаас гадна эргэлтийн хөрөнгийн санхүүжилт гэж би эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг босгох, эргэлтийн хөрөнгийн санхүүжилт босгох боломжуудыг сүүлийн үед одоо лангууны арын зах зээл дээрээс нь тэр маш олон тооны одоо төсөл хөтөлбөрүүд лангууны арын зах зээл дээрээс хөрөнгө босгосон тоо мэдээлэлүүд одоо их байж байгаа. Тэгэхээр энэ эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг бас жижиг дунд үйлдвэрлэлийн газар бичил жижиг дунд үйлдвэрлэлийн газрын бизнесийг одоо дэмжих зорилгоор олон улсын санхүүгийн корпорацтай одоо нийлээд бас эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг хийж байгаа юм төсөл бас хэрэгжиж байгаа юм билээ тийм ээ. Энэ болохоор 20 оны 9 сард эхэлсэн. За ийм мэдээлэл бас байлээ. Тэгэхээр эргэлтийн хөрөнгийн санхүүжилт гэж юу юм гэдэг талаар эхлээд ойлголтоо аваад дараа нь энэний талаар бас жишээ татж ярья. За тэгэхээр эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг их усүртэй нь уялдуулах. Явдал эргэлтийн хөрөнгийн удирдлагын гол зангилын асуудал хийдэг. Тэгэхээр эргэлтийн хөрөнгө гэж юу юм? Эргэлтийн хөрөнгийн их усүр гэж юу юм? Буюу эргэлтийн хөрөнгийн капитал гэж яриад байдаг. Тэгэхээр эндээс ингээд харж хат зарим хүмүүс эргэлтийн хөрөнгө, эргэлтийн капитал хоёрыг нэг ижил юм шиг ингээд ойлгоцтой яваад байдаг л да. Тэгэхээр эргэлтийн хөрөнгө гэдэг бол хөрөнгө. Эргэлтийн хөрөнгөнд бол мөнгө, авлага, параметраар хангамжийн зүйл өөрчлөлт төлсөн зарим нэгэн тооцоод эдгээр нь бол эргэлтийн хөрөнгөнд ордог л доо. Ялангуяа мөнгө, авлага, төрөн борлуулалт, үнд цаасан зэрэг. Энэ бол эргэлтийн хөрөнгө. Тэгвэл эргэлтийн хөрөнгийг бий болгож байгаа их усүр гэж нэг зүйл байдаг. Тэгэхээр ямар нэгэн хөрөнгө өөр аяндаа бий болдоггүй. Ямар нэгэн их усүртэй байждаг байхгүй юу? Одоо жишээлбэл одоо за нэг аж ахуй эрхэлдэг юм байна. За аж ахуйгаа эрхэлж байгаа. За ингээд харж итэл дөнгөж зээл аваад эхлээд нэг багахан хэмжээний үйл ажиллагаа явуулж исэн бол жаахан томроод гинтл одоо нэг машин аваад ундаг ч юм уу тоног төхөөрөмж аваад эхэлдэг. Тэгэхээр юм штэ. За энэ одоо машина яа гаргасан юм бол энэ тоног төхөөрөмж юу гаргасан юм бол гэдэг асуулт гарна. Зөв зүгээр байж байгаад тэр хөрөнгө аяндаа өөрөө бий болчихгүй. Зөв зүгээр байж байгаад нэг машин аваад авчихгүй. Зөв зүгээр байж байгаад нэг тоног төхөөрөмж аваад авчихгүй. Тэгэхээр энэ хөрөнгийн цаана нэг их усүр байгаа байхгүй. Тэр их усүрний зээл байж болно. Лизингдсэн байж болно тий зээл лизинг. Гэх мэтлэнгээр тэр их усүр гэдэг зүйлийг тэр хөрөнгөтэй заавал уялдаж харж явах хэрэгтэй байдаг. Тэр өөрөөгөө санхүүжүүлнэ. Хөрөнгө татна босгоно гэдэг асуудал болохоор яг ардаа тэр их усүрээ бий болгох гэдэг нь тэр хөрөнгөө босгох гэдэг байгаа. Тоног төхөөрөмжтэй болох гээд байгаа. Бараа бүтээгдэхүүнтэй болох гээд байгаа бол ард нь заавал нэг их усүр байх хэрэгтэй. Тэр их усүрийг татаж тэр их усүртэй болсон нөхцөлд энэ хөрөнгүүд энд өөрөө бий болдог. Тэгэхээр эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг их усүртэй нь уялдуулах гэж. Энэ бол эргэлтийн хөрөнгийн удирдлага буюу менежментийн гол асуудал. За эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх тэ өөрийн хөрөнгөөр бүрдүүлэх юм уу? Зээлийн хөрөнгөөр бүрдүүлэх юм уу? Дайчилсан хөрөнгөөр бүрдүүлэх юм уу? Тэ хөрөнгийн их усүрүүд байна. Тэдгээрийнх нь харьцаа ямар ах юм? Харилцан үйлчлэлийн тухайн аж ахуйн нэгжийн одоо тэр хөрөнгөхийн тойрон эргэлтийн онцлогтой их холбоотой байдаг. За эргэлтийн хөрөнгийг бүрдүүлье. Эргэлтийн хөрөнгө бүрдүүл. Тэгэхээр өөрийн хөрөнгөөр бүрдүүлэх гэж байна. Өөрийн хөрөнгөөр бүрдүүлж болно. Өөртөө одоо байгаа ашиг, өөртөө одоо хэрэгцээгүй байгаа илүүдэл байгаа хөрөнгөө худалдах, борлуулах гэх мэтчлэнгээр түрээслэх гэх мэтчлэнгээр орж байгаа. Тэр зүйлээр бол өөрийгөө санхүүжүүлж байна. Энэ болгоод өөрийгөө хөрөнгөөр эргэлтийн хөрөнгөөр бүрдүүлж байгаа асуудал. За мэдээч хэрэг зээлийн хөрөнгөөр эргэлтийн хөрөнгөөр бүрдүүлж болно. Зээлийн хөрөнгө. Банкнаас зээл авах.
жижиг дунд үйлдвэрлэлийн газраас одоо төслүүдээр хэрэгжүүлж байгаа зээл авч идэв. За эсвэл дайчилсан хөрөнгөөр их усрээд бүрдүүлж байна. За дайчилсан хөрөнгө гэдэг нь маань юу юм гэхээр үнэт цаас гаргаж хийж болно. Банкнаас зээл авч хийж болно. Янз бүрийн байдлаар бусдаас ингээд дайчилсан байдлаар татж байгаа ийм хөрөнгийг дайчилсан хөрөнгө гэж. Гэх мэтлэнгээр эргэлтийн хөрөнгө бүрдүүлэхдээ өөрийн хөрөнгөөр бүрдүүлж болох нь, зээлийн хөрөнгөөр бүрдүүлж болох нь, дайчилсан хөрөнгөөр их усрээд бүрдүүлж болно. Тэдгээр нь тэгтээ хоорондоо ер нь ямар харьцаатай байх ёстой юм гэж харьцаа гэдэг асуулт. Тэгэхээр санхүүгийн менежмент санхүүдээр ер нь тэгээд нэгтлэн бодох бүртгэл дээр хүртэл санхүүгийн тайлангийн харьцааны шинжилгээ хийж идэг шүү дээ. Тэн дээр харахад эргэлтийн харьцаа гэж байдаг. Эргэлтийн хөрөнгийн харьцаа ямар төвшөнд байна вэ гэдгийг хүмүүс сонирхоод байдаг л та. Тэгэхээр эргэлтийн хөрөнгийн харьцаа маань ямар ах вэ гэхээр эргэлтийн хөрөнгийг богино хугацаат өр төлбөрт нь харьцуулахаар нэг утга гардаг. Тэр нь болохоор 2 болон түүнээс дээш байж ивэл энэ боломжийн гэж үздэг. Яагаад энэ ямар учиртай юм гэхээр эргэлтийнхаа хөрөнгөөр богино хугацаатай эргэлтийнхээ их усрыг төлж чадах чадвартай юм байна гэж харж байгаа гэсэн үг. Тэгэхээр 2 болон түүнээс дээш гэсэн харьцаа гарч ивэл эргэлтийнхээ хөрөнгөөр богино хугацаатай өр төлбөрөө жилд 2 болон түүнээс дээш удаа төлж чадах боломжтой юм байна, чадвартай юм байна гэдгийг хардаг гэсэн үг. Харж байна. За тэгэж одоо бас ямар хөө төвшөнд байдгийн байна байж гэн гэдэг чинь хөрөнгө оруулагч нараа ч юм уу балансын дээр чи хараад та бүдийг ямар хөө хэмжээтэй зээлдэг юм бэ гэдгийг ч бас ингээд шинжээд харцдаг байна шүү дээ. Тэгэхээр ийм одоо харьцааны шинжилгээ бас хийгддэг. За тэгэхээр харилцан үйлчлэл тухайн аж ахуйн нэгжийн хөрөнгийн тойрон эргэлтийн онцлог гэдэг зүйл маань одоо тэгэхээр эргэцүүд энд орж ирнэ. Тэгэхээр эргэлтийн хөрөнгө маань ер нь бол хөрөнгийг эргэлтэнд сайн оруулж, эргэц сайтай байх тусмаа нэлээд одоо хөрөнгийг эргүүлдүүлж чадчихвэл хөрөнгө одоо хөдөлжил байх тусмаа таашаа авчрах. Хөдлөхгүйгээр одоо тэгэл өхмөл байдалтай складандаа тэгэл хадгалаад л байвал тэр бол одоо ямар ч ашиг авчрахгүй нь одоо ойлгомжтой шүү дээ, тийм. Тэгэхээр тойрон эргэлт буюу эргэцийн асуудал бас энэ дээр яригдж байдаг. Тэгэхээр эргэц гэдэг зүйлийг бас л дээр санхүүгийн тайлангийн харьцааны шинжилгээнд дээрээс харж болдог. Эргэцүүд хэдэн удаа эргэхийн, хэдэн удаа эргэжээ бил одоо бусад салбараасаа илүү байна уу, бусад одоо ижил хэмжээний бизнес явуулж байгаа газруудынхаа аль төвшөндөө явж байгаа гэдгийг өөрөө ч ойлгох, бусдад одоо хөрөнгө оруулагч нарт ч одоо таниулах ийм юу яждаг. Ийм асуудал одоо байдаг. За цааш нь. Тэгэхээр ерөөсөө авч ашиглаж болох зээл дайчлах болцоотой хөрөнгийг авахгүйгээр юм болгонд л одоо өөрийнхөө хөрөнгийг ашиглах гэж оролдох одоо энэ бол зохиомжтой хүндрэлийг бий болгож идэг. Тэгэхээр санхүүгийн менежментийг одоо гажуудуулж байна гэсэн үг. Тэгэхээр та бүхний одоо аж ахуйн нэгждэр ч эсвэл одоо санхүүгийн одоо мэдлэгтэй хүмүүс энэ тэр санхүүгийн менежментийн асуудал, санхүүгийн менежер гэдэг хүн маань нэлээд одоо шийдвэр гаргах төвшөнд санхүүгийн асуудлуудыг шийдэж өгөх төвшний одоо хүмүүс байж байгаа л та. Тэгэхээр санхүүгийн одоо зөвхөн өөрийнхөө хөрөнгийг ашиглах их усрын зохион хүндрэлийг бий болгоод байгаа бол нэгсэндээ санхүүгийн менежментийн асуудал гажуудуулж байна гэсэн үг. За тэгээ санхүүгийн зах зээлийн нөөц хүчийг дутуу ашиглаж одоо ер нь хэрэгжиж болохгүй. Авч болох зээл бол авч явах хэрэгтэй. Дайчлах болцоотой хөрөнгө бол хөрөнгийг одоо авч явах хэрэгтэй. Дайчлах болцоотой хөрөнгө гэдэг нь ерөнхийдөө үнэт цаас. Үнэт цаас гаргаж иж болно. Хувьцаа бонд гаргаж болно. Өөргөө санхүүж болох бол хувьцаа гаргаж болно тийм ээ. Бонд гаргаж болно. Бонд гэдэг нь бол урт хугацаатай өрийн бичиг шүү дээ. За тэгээд янз бүрийн одоо санхүүгийн сангуудаас нь гаргаж байгаа зээлүүд энэ одоо дайчлах зам авч болно гэсэн. Тэгэхэд ийм зах зээлийн нөөц хүчийг ерөнхийдөө дутуу ашиглаж юм хэрэгжиж болохгүй шүү гэдэг. За ийм зүйлээ. Тэгэхээр ер нь үйлдвэрийн газрыг байгуулах үед
дөрмийн сангийнхын хамт эргэлтийн хөрөнгийг бүрдүүлждэг. Тэгэхээр үйлдвэрийн газрын одоо байгууллагын дөрмийн сан гэдэг маань ямар хэмжээтэй хөрөнгөтэй эхэлсэн юм бэ? Дөрмийн сангийн одоо та бүхэнд ингээд аж ахуйн нэгж байгуулдаг ч юм уу, нэг хүний аж ахуй байж болно, компани төс гэж нөхрөл хоршоо гэдэг янз бүрийн байдлаар аж ахуй нэгжүүдийг байгуулад тэр үед дөрмийн сангийн хэмжээ чи хэд юм бэ? Хэдэн хэрийн дөрмийн сантай юм бэ гэдгийг л асууж идэг л да. Тэгэхээр дөрмийн сангийн хамт эргэлтийн хөрөнгийг бүрдүүлдэг. Тэгэхээр мэдээж хэрэг эргэлтийн хөрөнгийн их усүр нь үүсгэн байгуулагчдын одоо хөрөнгө оруулалт болоо юм гэсэн. За бид нэр болохоор ийм мөнгөтэй ч гэдэг юм уу, ийм параметралтай, ийм тоног төхөөрөмжтэй гэдэг одоо балансан дээр гаргаад өгнөлчдөг. Энэ бол дөрмийн сан гэж юм. Энэ хөрөнгө, энэ мөнгө, энэ тоног төхөөрөмж юугаар бүрдүүлсэн? Хажуу талд нь ард нь нөгөө талд нь их усүр нэх хэрэгтэй байхгүй. Их усүр гэдэг юм энэ хөрөнгийг бий болгосон зээлч нь байж болно, богино хугацаатай зээл байж болно, урт хугацаатай зээл байж болно. Эсвэл одоо өөрийн гаргасан хувьцаа, хувь нийлүүлэгчдийн оруулсан хөрөнгө гэх мэтлэн зүйлүүд байж болно. Тэгэхээр эргэлтийн хөрөнгийн их усүр нь үүсгэн байгуулагчдын хөрөнгө оруулалт нь байждаг. За тэгэхээр юу л дээ? Тухайн үйлдвэрийн газар нь ажиллаад ирснээс хойш хөрөнгийн тойрон эргэлтийн явцад тогтмол оролцоод өөрийгөө байнга нөхөх, түүнийг нэмэгдүүлэх болсон тохиолдолд үйлдвэрлэлийн өсөлтийн дагуу үйлдвэрлэл мөн өсөж байхад дагуу ашиг маань өснө. Эсвэл ашигын хэсэгт эсвэл өөрийнхөө хөрөнгөтэй адилхан хөрөнгөөр санхүүжүүлж болно гэж байна. За тэгэхээр энд эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг босгох юм боломжууд одоо энэ үйлдвэр үйлчлэгээний газруудад байна л да. Одоо тэрний нэгэн жишээ бол юу юм л да? Малчин гэдэг ХХ компани эргэлтийн хөрөнгийн санхүүжилт босгохоор зарласан. За энд болохоор төрийн оролцоогүй албан бус нөгөө биржүүдээс буюу лангууны арын зах зээл дээрээс хөрөнгө босгосон байдаг. Малчин ХХ компани. За энэ компани одоо хөрөнгөө яаж босгосон байдлыг ингээд сонирхоод харж байгаа. 6 сар, 9 сар, 12 сарын гэсэн юм хугацаануудтай. За 6 сарын хугацаанд бол жилийн 17% хүү амлсан байж байгаа. 9 сарын хугацаатай одоо болохоор 18.5% хүү амлсан. 12 сар буюу одоо жилийн хугацаанд болохоор 20.5% хүү амлсан байна. За ингээд хөрөнгийг босгосон. Ер нь бол бараг 2 тэрбум шавсан. Төрний одоо хөрөнгө босгосон байна. Энэ бол эргэлтийн хөрөнгийн санхүүжилттэй босгож байгаа. Тэгэхээр эргэн төлөлтөд одоо практик гэдэг даатгалаар ингээд даатгалсан байна. Тэгээ ямар нэгэн байдлаар одоо энэ жилийн дараач мод энэ хүмүүсийг 6 сар боллоо, 9 сар боллоо, 12 сар боллоо. Одоо энэ хүмүүсийн мөнгө одоо өсгөж өгөх. Одоо энэ хүүтийн одоо өгөх. Тэгвэл энэ дараа хэрвээ энэ компани эрсдэлд орвол даатгалчихсан учраас алдагдaltaгүй гэсэн тийм баталгаа өгч гисэн. Тэгээ энэ хилцэл нь болохоор хамгийн бага нь ихэд бол ер нь 5-аас 10 сая төгрөгөөр эхэлсэн. Ийм одоо хилцлийн хилцэлтэй хийгээд бараг 2 тэрбум төгрөг ингээд босгосон байна. Энэ бол яг эргэлтийн хөрөнгөний санхүүжилт босгож байгаа арга байгаа байхгүй. За тэрний дараа одоо саяхан бас юу болсон? Баялаг дахиа гэж та бүхэн сонссон баг тийм. Шинэ эргэлтийн хөрөнгөний санхүүжилт босгохоор. За энд болохоор энэ компани хийсэн судалгааг ингээ харж хахад жилд бол Монгол улс 18,000 тонн сарда 1500 тонн орчим дахианы махыг хүнсэнд хэрэглэдэг юм байна. Үүний 95% орчим хувийг нь Хятад, Орос, Америк гэсэн одоо ийм улсуудаас импортлдог юм байна да. Тэгэхээр энэ төслөөр болохоор 150-аас 180 тонн дахианы мах үйлдвэрлэх
хүчин чалдаа шинэ үйлдвэрийг барина гэд эргэлтийн хөрөнгөний санхүүжилт босгоод 1.6 тэрбум төгрөг босгосон байна. За энэ үйлдвэр нь болохоор одоо энэ 2021 оны 12 сард ашиглалтанд одоо бэлэн болчихсон байж. За энэ компани болохоор бас л 3 сар, 6 сар, 9 сарын, 12 сарын хугацаатай юм. Тэгээд хүү амлсан байна л да. 3 сарын хугацаанд бол жилд танд 12% хүү амлсан байна. 6 сард болохоор 14% хүү амлаад, 9 сард болохоор 16% хүү амлаад, 12 сарын хугацаанд бол 18% хүү амлсан. Тэгээ ерөөсө 21 оны 5 сарын 31-ний өдөр зарлал ерөөсө 3 хоногт эргэлтийн хөрөнгөний санхүүжилттэй 1.6 тэрбум төгрөгийг босгосон байхгүй. За энэ болохоор гэх мэтлэнгээр ийм лангууны арын зах зээлээр хөрөнгө босгосон тоо мэдээнүүд бол 80-аас 90 одоо ийм төсөл хөтөлбөрүүд лангууны арын зах зээл дээрээс хөрөнгө босгоод хөтөлбөрүүд хэрэгжижээ гэсэн ийм тоо мэдээнүүдэд байна л да. Тэгэхээр эргэлтийн хөрөнгөний санхүүжилтээр эргэлтийн хөрөнгөний санхүүжилтээр өөрсдийнхөө одоо хөрөнгийг босгох одоо ийм одоо янз бүрийн аргууд одоо байна. Ялангуяа энэ санхүүгийн одоо лангууны арын зах зээлэр. Тэгвэл энэ санааг бас юуны газар жижиг дунд үйлдвэрийн газар олон улсын санхүүгийн корпорацтай нийлээд эргэлтийн хөрөнгөний санхүүжилтийг босгох, хийх, санхүүжүүлэх юм одоо хөтөлбөрийг одоо хэрэгжүүлж байгаа. За өмнө нь болохоор банк санхүүгийн салбарын голдуу үйл хөдлөх хөрөнгөн дээр суурилаад зээл олгодог байсан. Дараа нь хөдлөх хөрөнгөн дээр нь суурилаад санхүүжилт олгодог шиг сүүлийн жилүүдэд явж ирсэн. За тэгвэл үүнийг дараагийн шатанд гаргах шаардлага нь одоо аяндаа бий болсон байна. Өөрөөр хэлбэл одоо 3 дугаар үеийн санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүн гаргах боломжийн хөтөлбөрийг одоо хэрэгжүүлж байна. За энэ нь болохоор зээлийг бизнесийн зорилтоор нь болгосон. За бизнес эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгөний санхүүжилт авах боломжийг олгох байдлаар нийлтийн сүлжээний санхүүжилт гэсэн нэртэй шинэ төслийг одоо хэрэгжүүлж байгаа юм. За энэ нь болохоор 20 оны 9 сард одоо гэр хэлсэн хийгдээд хэрэгжээд одоо болгоод нөгөө сургалт, семинар, за тэгээд нөгөө үйл ажиллагааны чиглэл хөтөлбөр энэ боловсруулаад явж байгаа. За тэгэхээр ийм одоо сүүлийн үеийн мэдээлэл байна да. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ сүлжээнд гүйс зөвшөөрөхийг үндэслэн авлага, за ирээдүйд орж ирэх орлого, бараа бүтээгдэхүүнийг барьцаалсан богино хугацааны эргэлтийн хөрөнгөний зээл олгоно гэсэн ийм одоо төсөл хэрэгжиж байгаа юм байна. За тэгэхээр эндээс харахад энэ Европын худалдаа аж үйлдвэрийн танхимаас хийсэн судалгаанаас харахад бичил болоод жижиг дунд бизнес эрхлэгчдэд тулгардаг дараах асуудал байна гэж үзсэн. Энд болохоор мөнгөн урсгалын түүх нь тогтмол бус. За барьцаа хөрөнгөийнх нь шаардлага хангадаггүй. Хууль эрхцийн орчин ойлгомжгүй, зээлийн шаардлагуудаа хэтэрхий хүнд байдаг гэсэн. За ийм одоо хүндрэлтэй асуудлууд байдаг юм байна гэж. Тэгвэл энэ хүндрэлтэй асуудлыг нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт төслийн хүрээнд арилгаж чадна гэж үзэж байгаа юм байна. Тэгэхээр нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт нь бичил, жижиг дунд бизнес эрхлэгчнүүд болоод санхүүжилтийг нэмэгдүүлэх, за шинэлэг үр дүнтэй хэрэгсэл болох юм байна гэж. Тэгэхээр одоо яах нь? Одоо энэ баялаг дахиа малчин гэдэг байгаа компаниуд шиг одоо лангууны арын, за албан ёсны бус энэ биржүүдээс буюу одоо ингээ хөрөнгө босгох одоо ийм компани байсан ч гэсэн одоо манай жижиг дунд үйлдвэрийн газрууд олон улсын корпорацтай нийлээд энэ эргэлтийн хөрөнгөний санхүүжилтийг босгох ийм одоо зээл
санхүүжилтийг нэмэгдүүлэх юм үр дүнтэй төслийг бас хэрэгжүүлж байгаа нэг таатай юм санагдаж байна л да. За дараа нь жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилт юм олон улсын туршлагуудаас хэд хэдэн улсуудын жишээг үзье. За Герман улсын хувьд шинээр эхэлж байгаа эсвэл тодорхой хугацаанд үйл ажиллагаа явуулсан жижиг дунд бизнесийн байгууллагад бага хүүтэй зээл одоо жилийн 1-2% хүүтэй. За түнчлэн тухайн зээл чаардагдах барьцаа хөрөнгийг нь тусаа сангаар дамжуулаад батлан даах буюу зээлжих нөхцөлийг сайжруулах тодорхой хэсгийг төрийн өмч болгох замаар хөрөнгө оруулалт хийх зэрэгэд дэмжлэг үзүүлдэг юм байна. За би эндээс нэг хэд хэдэн юунуудын тэмдэглээд авах юм. Хэд хэдэн хүмүүс асуулт асуусан байна. За тэгж чад би дараа нь жоохон цаг гаргаж чад энэ зарим нэг асуултанд хариулж өгье. Хариулнаа. За одоо хэдүүлээ гадаад орнуудын туршлагуудыг ярилцаад за тэгж чад зарим нэгэн улсуудын асуултанд хариулнаа. За тэгэхээр манай улсын хувьд бол юу шүү дээ тийм ээ. Сүүлийн үед бол жилийн 3% хүүтэй 3 хүртэлх одоо хугацаатай. За тэгээд барьцаа хөрөнгийг нь бас тусгай сангаар дамжуулж батлан даах ийм одоо нөхцөлтэй зээл олгогдож байгаа тийм. Тэгвэл бол Герман улсын хувьд бол хүүн бол 1-2% хүүтэй байх нь. Одоо барьцаа хөрөнгийг тусгай сангуудаар дамжуулж зээлжих нөхцөлөө сайжруулах. Төрийн өмч зарим тодорхой хэсгийн төрийн өмч болох замаар хөрөнгө оруулалт хийх юм дэмжлэгийг үзүүлдэг юм байна. За үүнээс гадна шинээр эхэлж байгаа бизнест нь эхний 1 жилд шаардлагатай зардлын нь 30-50% хүртэлхийг хэмжээг тусгай сангаар дамжуулж санхүүжүүлдэг юм байна. Тэгээд эдгээр санхүүжилтийн шин залууийг өөрсдийн гэсэн бичил бизнесийг эрхлүүлэх. За замаар ажлын байрыг нь тогтворжуулах, үйлдвэрлэлийг дэмжих зэрэг үндсэн зорилго болдог байна. За Ирланд улс. Ирланд нь болохоор мууч тус бүрээсээ шинээр бүрэлдэн бий болж байгаа бизнесүүдийг шалгаруулад бизнесийн байгууллага тус бүрт нь 1 жилийн турш сар бүр буцалтгүй байдлаар 1000 еврогийн санхүүжилт. За тухайн бизнест хөрөнгө оруулах ижил салбарын тоонохон бизнесийн ийм магнатуудыг мөн зөөчилж өгдөг. Энэхүү хөтөлбөр нь болохоор тухайн шалгарсан бизнесийн байгууллагын зах зээлийнх нь цар хүрээг нь тэлж өгнө. За шинээр төрөх шинэлэг бизнесийн төслүүд нь улам ихсэх нөхцөлөө хангах буюу идэвхжүүлдэг. За ингээ амжилттай бизнесийн жишээг улс даяар мэдээлээд одоо ингээ сурталчилж өгдөг. Ийм одоо үндсэн зорилгоудаас бүрддэг юм байна. За энэ хөтөлбөр нь болохоор шинээр үүсэж байгаа шинэ буюу стартап бизнесүүд. За үйл ажиллагаагаа тогтвортой 3 хүртэлх жилээр явуулсан. За мөн өрх толгойлсон эмэгтэйчүүдийн бизнес, оюутан залуучуудын босгосон бизнес, хөдөө орон нутгийн бизнес эрхлэгч, за мөн нийгмийн сайн сайхны төлөө болон аялал жуулчлалд эерэг нөлөө үзүүлэх боломжтой бизнесийн байгууллагуудаар түлхүү ингээд сонгон шалгаруулт юм байна гэж. За тэгвэл Испани улсын хувьд жижиг дунд бизнесийг дэмжих хөтөлбөр 2013 оноос эхлээ хэрэгжиж
Эхэлсэн. Тэгээд жижиг дунд гэсэн тодтолтой бизнесүүдийг татварын бизнесүүдийн татварыг хөнгөлөх буюу чөлөөлөх, мууж бүрийнх нь жижиг дунд бизнесүүдийн бараа бүтээгдэхүүний үйлчлэгийг улс даяар засгийн газрын санхүүжилтээр нийт мэдээлэх, түгээх ийм үйл ажиллагаа явагдсан байдаг байна. За энэнийх нь үр дүнд болохоор 1 жилийн дотор тухайн улсад бүртгэлтэй жижиг дунд гэх тодтолтой юм бизнесийн байгууллагуудын 71%-ийг нь энэхүү хөтөлбөрт хамруулж улс даяар нийт хүн амын 84% нь хамрагдсан бизнесийн байгууллагуудын бараа бүтээгдэхүүнийхэн талаар мэдээллийг төгөөж чадсан байдаг. Үүний шатуу энэ ажилгүйдлийнхэн төвшин эхний жилд 2.4%-аар дараагийнхын жилд болохоор 3.7%-аар гэх мэтэр одоо буусаар байсан. За ийм үр дүнтэй байдаг юм. За Финланд улсын хувьд болохоор засгийн газраас нь 2014-өөс 2020 оны хооронд байгаль орчныг нөхөн сэргээх, хүний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх, аж үйлдвэрийг автоматжуулах, нийгмийн оролцоог хангах зэрэг ийм үндсэн зорилготой жижиг дунд бизнесийн байгууллагуудыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдаг байна. За эхний жилүүдэд хэрэгжилтийн хугацаанд хөтөлбөрийн зорилгод нийцэх жижиг дунд бизнесүүд болон шинээр үүсэж байгаа бизнесүүдийг сонгоод үйл ажиллагааны явцад үүсэж байгаа аливаа бэрхшээл тус бүрт кейс үүсгэн шийдвэрлэж явсан байдаг. За шийдвэрлэх шаардлагатай санхүүжилтийг нь засгийн газраас тусгаалan гаргасан сангаар дамжуулан олгож байдаг. За манай улсын хувьд бол бас юу шүү дээ тийм ээ. Жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжлэхээр санхүүжилтийг засгийн газар тусгаалan гаргасан сангаараа дамжуулан олгож байгаа тийм ээ. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан. За тэгээд зээлийн батлан даалтын сан гэх мэтлэнгээр одоо дэмжлэг үзүүлж байгаа олон сан байна. За Финланд улс болохоор тодорхой хэмжээнд боожж за биедан үйл ажиллагаа явуулах боломжтой болсон тохиолдолд нь ижил салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа томоохон бизнесийн байгууллагуудаас хөрөнгө оруулалт татвартанд тусалцаа үзүүлдэг байна. Тэгээ эцсийн дүндээ болохоор тухайн салбарын өсөлтийг хурдтайгаар өсгөхөд анхаарч ажилласан байна. За 2022 он буюу хөтөлбөрийн хугацаа дуусахдаа нийтдээ 1000 гаруй жижиг дунд бизнесийн байгууллагыг боожуулан 400 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчдэг ижил салбарын магнатуудтайгаа хамтран ажиллахад тусалсан бөгөөд одоо жил бүр 45 мянган ажлын байр бий болгосон юм амжилттай байсан байна. За дараа нь тэр Словак улс гэж. Словак улс нь тэр Австри улстай хамтраад жижиг дунд бизнесийг дэмжих энэ хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөр нь болохоор хог хаягдал ашиглан эрчим хүчийг үйлдвэрлэх, нар салхи, ус сэргийг ашиглаад сэргээгдэх эрчим хүчийг одоо гаргах юм зорилготой бизнесүүдэд төвлөрөн одоо ажилладаг байна. За хөтөлбөрийн дагуу эрчим хүч хэмнэх, эрчим хүчээ хадгалах, нөөцлөх, за мөн эрчим хүч үйлдвэрлэх зэрэг ийм зорилготой жижиг дунд бизнесүүдийг дэмжиж ажилладаг. За урт хугацаанд импортоор орж иж байгаа эрчим хүчийг хязгаарлаж байгаа. Газрын тос, бензин, дизель зэрэг дээр хязгаарлах буюу маш бага түвшинд байлгах нь энэ хөтөлбөрийн одоо туйлын зорилго нь болсон. За үүнийхэн дагуу хог хаягдал дахин боловсруулах, бүх төрлийн жижиг дунд бизнесийн байгууллагууд сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгч, за тэгээд тэдгээрийн сэлбэгийг үйлдвэрлэгч, за бэлтгэн нийлүүлэгч зэрэг нийтэд нь хамруулад татвараас тодорхой хувиар хөнгөлөх буюу чөлөөлөх тодорхой хэмжээний хувийг төрийн өмчт хэлбэрт шилжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтыг хийх
За сэргээгдэх эрчим хүчний салбарын томоохон бизнесийн байгууллагатай холбох, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хамтран ажиллахад нь шаардлагатай энэ санхүүжилтийг засгийн газраас гаргасан сангаар дамжуулаад олгох зэрэг ийм үйл ажиллагаа явуулдаг юм. За энэ болохоор 2014 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн дагуу 2020 оны байдлаар 800 гаруй жижиг дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд тус бүр 10,000-аас 500,000 хүртэлх еврогийн тийм буцалтгүй санхүүжилт аваад 35,000 гаруй ажлын байр бий болгож уламжлалт эрчим хүчний хэрэглээгээ даруй 8% бууруулсан. За ийм одоо үзүүлэлттэй хөтөлбөрүүд одоо хэрэгжүүлсэн байдаг юм байна. За Франц улсын хувьд болохоор Францын засгийн газраас 2012 оноос эхлээд жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж гисэн. Хөтөлбөрийн зорилго нь инновац шингээсэн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих. За эхлэл хэсгээс нь бие даах хүртэл боожуулах юм зорилготой байсан. За инновац шингээсэн бизнесүүдэд санхүүжилт олдоход хүндрэлтэй байдаг. Энэ нь болохоор зах зээлд нэвтрээд доктортой одоо борлуулалтын төвшөндөө очиж хүртэл нь урт удаа хугацаас зарцуулалттай холбоотой. Энэхүү бэрхшээл нь богино буюу 3 жил хүртэлх хугацааны туршид үйл ажиллагаа доктортой явуулж ижил даван тулдаг. Учираас энэхүү хугацаанд бүх төрлийн тусламж хамгийн одоо их өндөр шаардлагатай байдаг байна. За тэгэхээр Францын засгийн газраас салбар бүрт шинээр гарч ирж байгаа инновац буюу шинэлэг бизнесүүдэд зориулаад 3 жилийн инкубаторын үйлчилгээг үзүүлдэг. За үүнд болохоор юу гэхээр үйл ажиллагаа, санхүү, хүний нөөцийн бүрдүүлэлт, маркетинг зэрэг бизнесийн гол үндсэн ойлголтуудыг баттгаж, за мөн зах зээлд тухайн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг нь өргөн цар хүрээтэйгээр зурчлах ийм үйлчилгээг үзүүлдэг бөгөөд ингэснээр тухайн бараа бүтээгдэхүүн үйлчилгээний давуу тал нь хурдан хугацаанд зах зээл танигдахад дэмжлэг болдог. Ийм давуу талтай байдаг байна. За тэгээд энэ Франц улсын хувьд тухайн жилд тухайн нэг жижиг дунд бизнес эрхлэгч маань тус бүр инкубаторт буюу боожих 3 жилийн хугацаанд 500,000 хүртэлх еврогийн одоо бүсэлхүү тусламж үзүүлдэг. За тэгээд цаашлаад үйл ажиллагаа доктортой болсон гэж үзсэн үед нь одоо ижил төрлийн салбарын томоохон бизнесийн байгууллагатай хамтран ажиллах, нэгдэх зэрэг ийм зуучлалын үйлчлэгийг үзүүлж идэг байна. За ийм байдлаар одоо ингээд жижиг дунд бизнес эрхлэгчдэд дэмжих, боожуулах, санхүүжилтийг гаргаж өгөх, үйл ажиллагааг нь докторжуулах. За ийм байдлаар одоо тусад дэмждэг ийм сайхан туршлагууд байдаг юм байна гэж. За Монгол улсын хувьд болохоор жижиг дунд үйлдвэрлэлийг одоо хөгжүүлэх сангаас 2009 оноос 2020 оны хооронд 8239 төсөлд нийтдээ 3-аас 4% хүүтэй 991 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байдаг байна. За ингэхдээ яг тухайн нэг зээлийн 60 хүртэлх үеийг зээлийн батлан даалтын сангаар дамжуулан батлан даалгасан байдаг. За ингээд ер нь бол сонирхоод үзэхэд 2020 онд жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлсэн сангаас олгосон зээлийг салбаруудаар нь харахаар арьс шир боловсруулах бүтээгдэхүүн үйлдвэрлэх бол нийт 27 төсөл энэ төсөлд 66 одоо ажлын байрыг хадгалаад 150 ажлын байрыг одоо нэмэгдүүлсэн байдаг байна. За мөн аялал жуулчлал нэг үйлчилгээ байна. Аялал жуулчлалын үйлчилгээнд болохоор 29 төсөл 109 ажлын байрыг хадгалаад 264 ажлын байрыг одоо нэмэгдүүлсэн юм. Тоо баримтууд байна. За дотор мах дайр бүтээгдэхүүн боловсруулж байна. Боловсруулах төслүүд байна. Зойр хүлэмжийн аж ахуй төсөл.
ноос боловсруулах, ноосн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг, сав баглаа бодлын үйлдвэрлэлийг сүүс бүтээгдэхүүн боловсруулах, төмс өмсний ногоо, жимс жимсгэн боловсруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хариуцлага халдваргүйжүүлэлтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. За бусад одоо 5 одоо өмнө аймагт үргэлжлээ. Ажлын 95 байрыг хадгалаад 16 оногт ажлын байрыг нэмэгдүүлсэн. Ингээд нийтдээ дүнгээр 249 хөтөлбөрийг хэрэгжүүлээд 811 ажлын байр хадгалж 1497 ажлын байрыг нэмэгдүүлсэн гэсэн юм сайхан том мэдээлэл харагдаж байгаа. За гихмитчлэнгээр ингээд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангуудаас олгож байгаа санхүүжилт, тусламж, за ийм санхүүжилтийн одоо хэлбэрүүд байна гэж. За энд юу байсан байна л да? За тэгэхээр юу асуусан байна л да? За жижиг дунд үйлдвэрлэлд хувьцаа бонд гаргах. Энэ бол мэдээж хэцүү асуудал тийм. За энийг бол хэцүү гэдгийг бол өөртөө. Тэгэхээр жижиг дунд бизнес эрхлэгчдэд одоо мэдээж шууд одоо хувьцаа бонд гаргах гэдэг асуудал бол нэлээд хүндрэлтэй асуудал. Хамгийн боломжтой нь эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг албан бус зах зээл дээрээс л босгох. Тэгээ гол нь нөгөө хөрөнгө оруулагч нар нэр хүндтэй. За тэгээд итгэл даах чадвартай. За эрсдэл даах чадвартай шүү дээ. Эрсдэл хамгийн гол нь эрсдлийн хавна. Хинт одоо хөрөнгө өгч байна гэдэгт л маш их анхаарлаа хандуулж идэг юм байна. За хөрөнгөний зах зээлээс жижиг дунд аж ахуй нэгжид хөрөнгө оруулалт хийх боломж байхгүй хязгаарлагдана. Тий хөрөнгөний зах зээл дээр бол ер нь бол хөрөнгөний зах зээл, мөнгөний зах зээл гэсэн одоо зах зээлүүд байдаг л да тийм ээ. Мөнгөний зах зээл дээр бол мөнгөний зах зээл дээр ер нь богино хугацаанд үн цасууд арилжаалагдах гэж ярьдаг. 1 жил хүртэлх хугацаанд арилжаалагддаг. За тэр 1 жил хүртэлх хугацаанд арилжаалагддаг үн цас бол мөнгөний зах зээл дээр арилжаалагддаг гэж үздэг. Энэ бол мөнгөний нийлүүлэлтийг одоо мэсвэг нэмэгдүүлдэг. Энэ богино хугацаанд үн цас. Энэ нь болохоор богино хугацаанд үн цас гэхээр хадгаламжийн сертификат. За тэгээ богино хугацаатай өрийн бичиг, банкны зээл. Тэр л бол ерөнхийдөө мөнгөний зах зээл дээрх одоо хөрөнгө босгох асуудал. Тэгвэл хөрөнгөний зах зээл дээрээс болохоор ч нөгөө хувьцаа, бонд, урт хугацаатай бонд. Эдгээр нь бол хөрөнгөний зах зээл дээр хөрөнгө босгох гол их хүсрэл болж өгч. Тэгэхээр бол мэдээж хэрэг жижиг дунд аж ахуйн нэгжүүд бол хувьцаа гаргана, бонд гаргана гэдэг асуудал байхгүй. Ер нь бол хэцүү. Бизнес нь өргөжж тэлжээж хөрөнгө нэмэгдэжээж үйлдвэрлэл, үйлчилгээ зах зээл дээр өргөжж тэлжээж дараа нь хувьцаа бонд гаргах асуудал яригдана гэсэн шиг. Наа нь бол шууд та хувьцаа гаргах чинь үн цас худалдана гэсэн. Тийм учраас хамгийн одоо их тохиромжтой хөрөнгө босгох асуудал бол эргэлтийн хөрөнгөний санхүүжилт хамгийн гол асуудал байхгүй. Одоо тэр малчин компани, баялаг компаниудын одоо жишээгээр гаргаж ийн гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ болохоор бас нэг асуусан юм. Лангууны арын зах зээл гэж юу юм бэ гэдэг. Тэгэхээр биржид бүртгэлтэй одоо ингээ албан ёсоор хийгдэж байгаа зах зээл болохоор биржийн бүртгэлтэй арилжаа гэж явагддаг. Лангууны арх гэдэг нь биржид бүртгэлгүй албан ёсны тийм
бүртгэл одоо аль биесний зөвшөөрлгүйгээр хийгдэж байгаа. Гэхдээ бид нар лангууны арга гэж ярьдаг байхгүй юу? Тэгэхээр албан бус биржүүдээс төрийн оролцоогүй хөрөнгө оруулагч буюу нийлүүлэгч тал хөрөнгө ирж хайж байгаа хэрэглэгч талын одоо хоорондын хилцэл одоо сонирхлын үүднээс босгож байгаа санхүүжилт байхгүй. Тэгэхээр энэ болохоор нэг аль биесний бус албан бус биржүүдээс хийгдэж байгаа төрийн оролцоог өгж байгаа албан биесний бус ийм арилжаагаар босгож байгаа санхүүжилт. Энийг бол лангууны арга гэж яригдаад байгаа. Тэгэхээр яг ер нь бол гэрээ хэлцлүүдүүд байдаг л да. Forward гэрээ, futures гэрээ энэ гэдэг гэрээ хэлцлүүд байдаг. Опцион, swap энэ гэдэг. Тэгэхээр forward гэрээ хэлцлүүд нь болохоор албан журмын гэрээ гэж. Юу futures нь forward нь болохоор албаны бус гэж явдаг. Гэх мэтлэнгээр энэ дараагийн би энэ санхүүгийн менежмент дээр яг энэ үнэт цааснууд, энэ гэрээ хэлцлүүд, үн ханшийн тухай тэр бол бас яригдах. Энэ тал дээр бол хэлж өгөх. Бас энэ санхүүжилттэй холбоотойгоор ахаа яригдах зүйлүүд, дэлгэрүүлж ярих зүйлүүд энд байгаа л да. За өөр нэг асуулт нь. За үнэт цаас, хувьцаа үнэт цаас бонд гаргахад санхүүгийн зохицуулах ороноос ямархуу шаардлага гаргагч аж ахуйн нэгжид тавьдаг вэ? Ямар шаардлага гаргагч аж ахуйн нэгжид тавьдаг вэ? За санхүүгийн зохицуулах ороноос ямархуу шаардлага гаргаж байгаа аж ахуйн нэгжтэй тавьдаг вэ гэсэн асуулт энэ тийм. За мэдээж хэрэг хувьцаа, бонд, үнэт цас гаргах тусгай зөвшөөрлийг санхүүгийн зохицуулах ороноос өгнө. За энэ мэдээж хэрэг санхүүгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох чадамжтай нэгдүгээрт. Олон жил одоо үйл ажиллагаагаа явуулсан одоо олон танигдсан гэдэг юм тийм ээ, байр суурьтай, бэхжсэн. За өөрийгөө одоо ямар төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлөө цаашид одоо үйл ажиллагаагаа яаж өргөжүүлж хэлэх гэж байгаа юм. Зах зээлээ яаж өргөжүүлэх гэж байгаа юм гэдэг тал дээр одоо төсөл хөтөлбөрүүдээ бүрдэн боловсруулчихсан. За тэгээ эрсдэл даах чадвартай эргээд одоо эргэн төлөх бондын хувьд бол эргэн төлөгдөх, хувьцааны хувьд бол ногдол ашиг тогтмол өгөх ийм одоо шаардлагуудыг хангасан ийм аж ахуйн нэгжүүдэд мэдээж хэрэг хувьцаа гаргах, бонд гаргах ийм асуудлуудыг одоо юу гэнэ үгүй шүү дээ зөвшөөрлөө. Тэгэхээр анхлан одоо зах зээл дээр анхлан хувьцаа бонд хувьцаа гаргаж өөрийгөө санхүүжүүлэх одоо шаардлага гарч ирж идэг. Энийг болохоор IPO хийх гэж ярьдаг тийм ээ. За эдгээр нь болохоор санхүүжилтийн одоо санхүүжилт шаардлагатай хөрөнгө мөнгө нь арай тийм дутагдaltaй байгаагаар нөхөх зорилгоор гаргаж байгаа юм байдаг тийм ээ. За тэгэхээр тэр IPO гарах үе одоо анх удаага нэг зах зээл дээр хувьцаа гаргах одоо ийм зөвшөөрлөө авч байгаа газар бэлтгэл үеийнхэн зардал шинээр хувьцаа гаргах, нэмж хувьцаа гаргах, бэлтгэл үеийн зардлаа одоо тооцож гаргадаг шүү дээ. IPO хийж байгаа үед. Тэр бол IPO хийж байгаа үеийн бэлтгэл үеийн зардал бол нэлээд өндөр зарлууд гардаг шүү дээ тийм ээ. Одоо жишээлбэл аудитаар орох, аудитын хөлс. За тэгээд шинээр одоо хувьцаа гаргаж байгаагийн одоо үйл хүчнээ олон гарсан зардлууд энэ бүгдийг одоо бүгдээрийн бэлдэж
тайлангаа гаргаж одоо санхүүгийн зохицуулах оролдоо явуулж тэдгээрийг дахиж хянаж шалгаж үзсний үндсэн дээр энэ компаниудад гаргах зөвшөөрөл нь олохгүй юу гэдэг асуудлыг шийдэж байна. Бондын хувьд бол юу шүү дээ? Өрийн бичиг, урт хугацааны өрийн бичиг. Гэхдээ бондыг одоо худалдаж авах, бонд гаргах асуудал нь болохоор ялангуяа хамгийн эрсдэлгүй жоохон эрсдэл багтаа нь бонд байдаг. Хамгийн эрсдэлгүй өрийн бичгийг бол засгийн газраас гаргаж байгаа бонд гэж үздэг шүү дээ. Хамгийн эрсдэл багтаа засгийн газраас одоо дэмжлэг цэцэлцээ засгийн газар өөрийгөө санхүүжүүлэхийн тулд гаргаж байгаа бонд өрийн бичгийг бол хамгийн эрсдэлгүй гэж үздэг. Энэ одоо эрсдэлгүй гэдэг учраас түүнийг авах сонирхолтой, худалдаж авах сонирхолтой усуд ихтэй. Гэхдээ ганцхан засгийн газрынхыг бонд гаргаад тэрийг эрсдэлгүй аваараа бусдын төлөө аваа гэсэн үг биш. Томоохон одоо зах зээл дээр одоо хөлөө олчихсон ямар ч одоо эрсдлийг гэсэн даван толгойд гарч байгаа томоохон компанид төрөлт бондод их гардаг шүү дээ. Тэр бондуудыг бас бодлож авах. Тэгэхээр бол мэдээж хэрэг жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа усуудын хувьд бонд бас хувьцаа гаргах асуудал. Одоохондоо хараахан одоо яригдах болоогүй. Ер нь бол мэдээж хэрэг ирээдүйд бизнесээ өргөжүүлэлт хэлнэ. За ийм нөхцөлд бол хувьцаагаа гаргана, бондоо гаргана гэсэн ийм ирээдүйн зорилтыг бол тавьж ажиллах шаардлагатай. Ирээдүйд бол бид нар өргөжин тэлнэ, томорно, үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэсэн. За ийм одоо итгэл найдвартай ажиллах хэрэгтэй гэсэн. За өөр асуулт байна уу? За түрүүний тэр юун дээр асуусан юм шиг байна тийм. За энэ хөрөнгө оруулалтыг одоо янз бүрийн одоо хэлбэртэй янз бүрийн олон төрлийн хөрөнгө оруулалт байдаг гэх тийм. Энэ хөрөнгө оруулалтыг дотор нь одоо 3 ангилнаа гэдэг. Бодит хөрөнгө оруулалт, санхүүгийн хөрөнгө оруулалт, оюуны хөрөнгө оруулалт гэсэн байдлаар ангилдаг. За тэгээд бидний одоо татах гэж байгаа хөрөнгө оруулалт эсвэл хийх гэж байгаа хөрөнгө оруулалт нь аль чиглэлд одоо хийгдэх юм бэ? Би аль чиглэлийн хөрөнгө оруулалтыг одоо оруулалтыг татах, аль чиглэлийн хөрөнгө оруулалт хийх юу гэдэг зүйл чинь одоо ингээ ангилагдаад байгаа гэсэн тийм. Түрүүний тэр юу яж байгаа тэр төрөл бүрийн үнэт цаасанд хөрөнгө оруулалт гэдэг нь маань санхүүгийн хөрөнгө оруулалт болно гэдэг. За түрүүн бид нар ярьжсэн нөгөө хувьцаа, бонд, хувьцаа гаргаж байна. Бонд гаргаж байна. Төрөл бүрийн үнэт цаас. Эсвэл төрөл бүрийн үнэт цаасыг худалдаж авах. Төрөл бүрийн үнэт цаасыг гаргах. За тэгээд сүүлийн үед болж байгаа крипто валютад төрөл бүрийн одоо эдгээрүүд нь бүгдээрээ санхүүгийн хөрөнгө оруулалт болж өгч байгаа гэж. Санхүүгийн хөрөнгө оруулалт юм гэж. Тий. За тэгэхээр мэдээж хэрэг жижиг дунд үйлдвэрийн газар хөрөнгө одоо хувьцаа бонд гаргах нь одоохондоо цаг хугацааны асуудал ирээдүйд өргөжүүлэлт гаргаж болно гэсэн. За оюуны хөрөнгө оруулалт мэдээж хэрэг эрдэм шинжилгээд сурвалж судалгаа туршилт шинжилгээ ухаан шинжилгээ ухааны боловсруулалт, лиценз, ноу-хау зэрэгт оруулж байгаа. За энэ бол оюуны хөрөнгө оруулалт гэдэг. За ийм байдлаар. За ерөнхийдөө бол ихэвчлэн бодит хөрөнгө оруулалтанд зарим юмд бол оруулах
одоо сонирхолтой байж идэг. За үйлдвэрлэл үйлчилгээнд нь одоо өөртөө ч одоо боловсруулж байгаа, бэлтгэж байгаа одоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн тухайн одоо зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй байх. Хүмүүст нэлээд их тийм хэрэглээ өндөртэй байх. За ийм тохиолдолд оруулж байгаа хөрөнгө оруулалт бодит хөрөнгө оруулалт болж байна. За мөн үндсэн болон эргэлтийн хөрөнгөндөө. Тэгэхээр одоо хамгийн их оруулах боломжтой хөрөнгө босгох боломж нь бол ерөнхийдөө эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн асуудал юм байна гэж ойлгох нь. Эргэлтийн хөрөнгийн санхүүжилт босгох боломжууд бол ер нь их байд юм байна.